За та бүхэндээ өглөөний мэнд төргий. За хоёр тайлан сонсч шиг боллоо. Гүйцэтгэх удирдлагын тайланг хоёр одоо сонслоо. За тэгэхээр ер нь бол яг биднэрт өгсөн энэ юугаар бол хид хідэн зүйлүүдийг бас тодруулъя гэж бодож байна. За энэ тайлан дээр бол сая өгсөн гүйцэтгэх удирдлага 2 удаа гүйцэтгэх удирдлагын тайлан гэдгийг би дахиж хэлье. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн үйл ажиллагааны тайлан захин хуудсандаа байршуулаагүй байна гэсэн нэг юм байна. За мөн тайлангийн хувьд дээр дурдсан мэдээллүүдийг тайландаа тусгаж үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй байна. Шилэн дансны мэдээллийг захин хуудсандаа байршуулаагүй байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. За мөн одоо асуудал үндэсний олон нийтийн радио телевизийн одоо үйл ажиллагаатай холбоотой 40.40% одоо ийм төлөвлөсөн ажлыг одоо үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлөөрөө одоо бас хэлцээгүй байна. За хяналтын зөвлөлөөс 20 асуудлыг үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулж хэлэлцүүлснээс 8 асуудлыг хэлцээгүй байна гэд биднэрт ирсэн мэдээллээр ерөнхийдөө энэ хуулийн хэрэгжилтийг одоо маш сайн хангаагүй байна гэсэн ийм тайлан ирсэн байна. За өнгөрсөн 4 жил улсын төсвөөс үзүүлсэн 30 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэгт үндэсний аудитын газраас тогтмол аудит хийгдэггүй байна гэд ийм одоо бид нар дүгнэлтийг аудитын газраас танаад өгсөн байна. За тэгээд үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл бол төрийн байгуулалтын байнгын хороонд тайлангаа тавих ёстой. Бид нар гүйцэтгэх удирдлагын тайлан бол энд сонсох бол шаардлага байхгүй гэж ингэж бодож байна. За ингээд яг энэ саяын одоо биднэрт танилцуулсан тайлангаа үндэсний зөвлөлийнхаа одоо хэдэн сарын хэдэн одоо хурлаар хэлэлцүүлж одоо хэдэн хувийн саналаар энэ одоо тайлангаа та бүхэн баталсан бай. Нэгдүгээр энэ үндэсний зөвлөлийн даргаас асууж байна. За хоёрт нь энд нэг хоёр одоо бас хяналтын зөвлөл болон өргөдлийг шалгах хороо гэсэн юм хоёр бүтцийн үндэсний зөвлөл дотор байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хяналтын зөвлөлийн дарга нь ирсэн байгаа лөө? Ирсэн. Өргөдлийг шалгах хорооны дарга нь хэн блэ? Бага. За ирсэн байгаа юм тий. Тэгэхээр хяналтын зөвлөлийн одоо яг энэ саяын одоо өгсөн тайланг одоо хяналтын зөвлөлөөр оруулж ямар одоо бас тайлангийн ийм юу гаргасан бэ? Дүгнэлт гаргасан бай. Та бүхэн энэ дүгнэлтэндээ саяын одоо гаргасан энэ зөвлөмж юуг бол хүлээн зөвшөөрч энэ хэдэн сарын ямар одоо хурлаараа ямар одоо зөвлөмж гаргаж хэлэлцүүлсэн бай. Энэ дээр хяналтын зөвлөлийн хариултыг сонсъё. За яагаад ингэж асууж байна гэвэл энэ санхүүгийн дүгнэлтэн дээр маш олон одоо зөрчилтэй зөвлөлүүд гарсан байна. Энэ сүүлийн 4 жил одоо хэлцээгүй байна. Дараа нь тодруулах нэг мэт авъя гэж байна. За, Монсор дарга хариулаарай. Ихтэй гишүүний асуултанд. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. За, ихтэй гишүүний асуултанд хариулъя. За, үндэсний зөвлөлийн хувьд бол нөгөө хэлбэр нь өөрөө хуралдаан байдаг. За, тэгээд 40.4% бол хилэлцсэн байна гэд тэгж хэллээ. За, энэ бол та бүхэн тайлан дээр бол харсан бах. 2024 онд бол 13 удаа хуралдсан. За үүнээс ээлж хуралдаан бол 1 удаа, ээлж бусаар бол бус хуралдаануудын бол хуралдсан. За үүнд бол 47 асуудал хилцгээр төлөвлөсөн байснаас 19 асуудлыг бол хойшлуулж нийт 13 хуралдаанаас бол 25 тогтоол шийдвэр бол гарсан. За гишүүдэд очсон энэ тайлан дээр бол нөгөө яг миний бол үндэсний зөвлөлийн даргын хувьд бол тайлбар бол энэ хуралдаанд оруулж ирж байгаа материалыг бол олон нийтийн радио телевизийн тухай хуулиараа бол за хуралдах санаачлагыг товыг бол үндэсний зөвлөлийн дарга товлно. Эсвэл бүх үндэсний зөвлөлийн гишүүдийн 3-1 буюу 5 гишүүн санаачлаг гаргаж иж бол хуралдуулдаг байгаа. За тэгээд энэ хойшлуулсан асуудлын хувьд бол энэ тухайн өдөр дэгийнхаа дагуу хуралдаанд оруулж ирээд хилцэх гэж оруулж ирсэн асуудлыг гишүүдийнхаа бол олонхоороо бол хойшлуулъя. За энийг бол хилцэхгүй гэсэн саналтай байгаад тэгж шийдэгдсэн. За нэг лээ. 24 оны тайлан бол 4 сард бол хүргэгдсэн. За өөр юм. Үндэсний зөвлөлөөр хэлцүүлсэн юм уу?
Таны наадын тайлан үндэсний зөвлөлөөрөө хилцүүлсэн юм уу гэж ихтэй гишүүн маш тодорхой асуусан. Хилцэх асуудлын бол дараалал бол орсон байгаа. Юу яриад байна? 24 оны тайлан юм ярьж хахад ирүүлсэн байгаа гэж ирээдүйн цаг дээр ярьдаг юм. Биш энэ нөгөө Үндэсний зөвлөлөөрөө энэ тайлангаа хилцүүлсэн юм уу? энэ 24 оны энэ асуудлыг бол хилцэх асуудлаа бол оруулаад тэгээд тухайн үед бол энэ хуралдаа маань хойшлогдсон байгаа энэ асуудлыг хилцэх асуудал маань. За одоо болтол үндэсний зөвлөлөөрөө тайлангаа хилцээгүй юм уу Монсор дарга? Та ч ер нь ажлаа мэдж гин үү мэдгүй юм уу? Одоо бол хилцээгүй юм үндэсний зөвлөлөөрөө. Тэгээ бид нарт төрийн байгуулалтын байнгын оргоор их хурлын гишүүдэд үндэсний зөвлөлийн тайлангаа хилцүүлээгүй тайлан энд хилцүүлээд байгаа юм уу? Та тодорхой хариул да. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. 4 сард энэхүү тайланг бол аваад за хөндлөнгийн аудит маань тайлангаа аудитынхаа дүгнэлтийг бол 6 сард хүргүүлээд за тэгээд бид нар тэрнээс хойш хуралдах гад тэгээд энэ маань хойшлогдсон байгаа даа.